сайн байцгаана уу? Та бүхэн дэний өдрийн мэндийг хүргэе. Ингээд Америкийн Монгол судлалын төвийн зочны ярилцлагын цагт өнөөдөр хоёр хэрхэн хүндтэй зочин өргөдөө ирсэн байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн Монгол номын каталогч, хэл шинжлэлийн ухааны доктор манай Саруул Эрдэнэбагш. Тэгээд мөн Монгол улсын боловсролын сургуулийн номын сангийн каталогч, эрдэм шинжилгээ судалгааны номын санч Цолмон ирсэн байна. Тэгээд та хоёртаа өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд ийм одоо сайхан Марк 21 гэхэд те энэ дэлхийн номын сангуудын нэгдсэн одоо стандарт каталогийн хэл энэ одоо Марк 21 энэ стандартаар ингээд иж бүрэн гарын авлага гаргаад өчигдөрхөн одоо илгэдэж авсан те. Тэгээд гурлаа яриагаа одоо энэ гарын авлагын шинэ бүтээлээс эхлэе гэж бодож байна. За тэгэхээр энэ бүтээлийн хувьд яг энэ бүтээл хэрхэн төрснийг энэ Америкийн Монгол судлалын төв дээр ярьж байгаа нь бол бас яг бэлэгшээлтэй. Яг ярих ёстой юм байгаа юм. За учир нь би анх Монголынхаа номын санч нартай холбогдож анх энэ одоо мэддэг чаддаг зүйлээ заах, сургах энэ ажилд Америкийн Монгол судлалын төвийн энэ удаа дараагийн тэтгэлэг тэр хөтөлбөрөөр оролцож тэгээд сургалтууд явуулж байсан. Ингээд ийм 3 удаагийн цуврал сургалт хийгээд тэгээд энэ нэг том хамгийн чухал ажил байлаа. За хоёр дахь чухал ажил нь юу байсан бэ гэхээр зэрэг тэр миний заасан каталогийн оюутнууд дундаас оюутнууд одоо номын санч нар шүү дээ. Номын санч нартай би хичээж зааж байгаа. Тэр дотроос одоо яг энэ Марк 21-ийг хамгийн сайн ойлгож эзэмссэн каталогч нь манай боловсролын сургуулийн номын санч Цолмон байсан. Тэгээд хэдэн жилээс эхлээд манайхад нэг гэр бүлийнхаа зүгээс гэдэг юм уу Монголын номын санч нарыг Монголын сангийн оюутан жилдээ нэг хүн аваад бас нэг номын санч нараар юм үзүүлэх, нүд тайлуулах, дадлага хийлгэх ийм нэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд энэ жилийнх нь Цолмон номын санч шалгарч ирээд Конгрессийн номын сандар миний дэргэд суугаад бас яг энэ Марк 21-ээр ажилласан. За одоо тэгээд энэ дээр яг сайхан хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг яг болж байгаа байхгүй. Нөгөө 3 удаагийн сургалт маань явчихсан байж байгаа. Би тэндээс зөвхөн онл бичээд тэнд Конгрессийн намын сангийн маягаар хийлээд байх юм бол энд нөгөө кохо дээр энэ дээр ажиллаж байгаа хэд маань яаж харагдах нь мэдэхгүй. Тэгэхээр бид хоёр яг хамтарч энэ номыг хийхгүй бол ерөөсөө яг болохгүйсэн. Тэгээд яг хамтарч тэгэж таарсан. Тэгээд хоёулаа 100 дадлага яагаад тэнд хамт ажиллаж байгаа. Конгрессийн намын сандар хоёулаа яг номоо бариад сууж байгаа. Тэгэхээр энэнийг хамт хийгээд ингээд л явсан юм байгаа. Тэгээд үргэлжлүүлээд залхам байж байгаа. Яг Конгрессийн номын санд бол очиж ингэж газар дээр нь мэргэжлийнхаа хамгийн том байгууллагуудаар очих юм азтай завшаан тохиолдсон. За тэгээд мэдээж Конгрессийн номын сангаас хамгийн анхалж үзсэн одоо өнөөдрийн манай номын санд хэрэгцээтэй тулгамдж байгаа асуудал бол Марк 21 стандартаа ойлгох, олон улсын каталогийг стандартын дагуу хийх ажиллагаа учраас миний анхны одоо захиалсан ном маань яг л Маркийн гарын авлага байсан. Тэгээд тэрийгэ үзээд үнэхээр за гарын авлагын ийм байд юм байна. Яг ингэж тайлбарлууд ойлгомжтой байна гэдгийг бол тэндээс угаасаа тэгээ мэдэж авсан. За тэгээ багшийнхаа зөвлснөөр өнөөдөр ингээ үр дүнгээ үзээ сууж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд мэдээж энэ үр дүн бол Америкийн Монгол судлалын төвтэй салшгүй холбоотой байгаа. Бид нарыг Монголын номын санчдыг мэрэгшүүлэх, олон улсын энэ стандарттай танилцуулах хамгийн үр дүнтэй сургалтууд бол 3 удаа танаа төвөөс нөгөө тэтгэж явуулсан учраас бол би бол үе үед бас үнэхээр талархаж явдаг. Яг ингээд бид нар чинь нөгөө нэг үнэхээр одоо өөртөө яг бүрэн англи хэл дээрээс нь орчуулад буулгаад нөгөө хэрэглэнэ гэдэг бол бас мэргэжлийн нэр томьёоны хувьд бол тийм амаргүй. За тэгээ өнөөдрийн яг эрэлт хэрэгцээ нь бол гарцаагүй байгаа. Бид нар зөв хийх ёстой. Олон улсын програм хангамж автсан. За яг энэ үед бол энэ асуудлыг үнцгийг мэдэрч тийм ээ энэ 3 удаагийн сургалт явсанд бол үнэхээр их баярлалдаг. Энэ бол зөвхөн миний баяр биш, баярлж байгаа сэтгэл биш. Манай нийт номын санчдын олон улсын програм хэрэгжилж байгаа одоо номын сангийн салбарын маань маш их талархал юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ таны хэлснээр те яг энэ нөгөө салбарын бас юм баяр болж байна те. Энэ өөрөө ингээ хамгийн суур болсон Марк 21 бол Конгрессийн номын санд 1960-аад оны дундуур бүтээгээд те дэлхийд дахин танилцуулсан ингээ дэлхийн бүх номын сангууд энэ стандарт хэлээр каталогоо үлдэж те өөр хоорондоо ингээд нөгөө орон зай, цаг хугацаа, өшөө нөгөө хэлний бэрхшээлгүйгээр те ингээд солилцож өнөөдөр энэ одоо номын сангийн нээлттэй хүртээмжтэй одоо үйлчлэгийг одоо дэлгэрүүлэхэд те хамгийн чухал үүрэгтэй. Тэгээ дээр нэмээд нэг автоматжуулалтын бас суур хэл гэж хэлж болно те. Тийм Марк 21 дэвсгэр суур дээр ер нь л тэгэл бүх юм цаашаа явна л да.
Тэгээд Монголын номын санч нар одоо энэ Марк 21 бүгдээрээ маш сайн каталогч нар мэдээж яваад дэлхийн стандартад хүрсэн тийм каталог үйлдээд эхлэхээр зэрэг энэ бол Монгол судлалд их хэрэгтэй болох юм. Дэлхийн Монгол судлалд. Яагаад гэвэл дэлхийн Монгол судлалд тэр хүний нэрийн баталгаажуулсан бүртгэл энэ сэдвүүд Конгрессийн номын сангийн сэдвүүд энэ сэдвүүдийг аль биесээр хүлээмжшүүлж явдаг. Тэр Монголтой холбогдлолтой сэдвүүдээр баяжуулах. За Конгрессийн номын сангийн англиг аваад тэр чигээр дэлхийн академик номын сангууд бүгдээрээ ингэж хэрэглэж яхад одоо зохиогчийн нэр манай Монгол судлаач нарын өөрсдийн одоо Монгол судлалын эрдэмтдийн нэр тийм ээ хэрхэн яаж бүртгэгдэх вэ? Ерөөс огт бүртгэгдэх үгүй юу гэдэг асуудал чинь манай Монгол номын санч нар тэрийг хийх юм бол илүү сайн хийн штэ. Тэгээ одоохон байдлаар бол би тэнд яг Конгрессийн номын санч ганцаараа шахуу хийж байна. Ерөнхийдөө ингэж цөөхөл байгаад байгаа хгүй бид нар тийм чи. Тэгэхээр яг Монголын номын санч нар OCLC сүлжээнд нэвтрээд ордог болоод тэгээд хамтдаа тал талаас каталог хийгээд эхлэх юм бол тэр Монгол судлалын сан хөмрөгч хурдан баяжин, Монгол судлалын сэдвч баяжин, хүний нэрийн баталгаажуулсан бүртгэлж баяжин ийм болох юм байна. Тэгэхээр энэ тэр бүхний бүр ихний үндэс нь одоо яг энэ юм байна. Энэ эхлээд энийгээ бүр сайн асууж байгаа. Дараа тэрний үндснээр тэгээд дараа. Тийм учраас ಈಗ салбарын баяр гэдэг байгаа тийм. Тэгээд дээр нэмээд нөгөө сая цолмон ихч маань хэлж чинь нөгөө Америк Монгол судлалын төвд ийм талархалтай байдаг гэдэг. Нөгөө талаар бол бид нар бол маш их талархалтай байдаг. Ингээд цаашаа ингээд нөгөө бүр ингээд хоёр улсын ингээд номын сангийн ийм хамтын ажиллагааны тийм том зам мөрийг бас гаргаад ингээд өөрөө бас солилцооны ийм ажиллавч гэсэн явж штэ. Тэгээд өөрөө яг Конгрессийн номын сан дээр очиод тий бүтэн дадлах хийх тийм зам хүртэл ингээд бүтэн одоо нэгдсэн байна. Тэгээд тэр туршлагаасаа бас та хаваалцахгүй. Харин тийм энэ бол маш их бас өндөр хувь тавилан номын санчийн хувьд гэж бол одоо миний амьдралын бас маш сайхан үйл явдал дурсамж болж байгаа. За тэгээд яг Америк нэгдсэн улсын Конгрессийн номын санд очиод ингээд дадлага хийх үед Конгрессийн номын сан дараагийн шинэ програм хангамж руу шилжих тэр үйл явц 6 сард би чинь 6-7 сард Америкт байсан. Тэгэхэд яг 6 сарын сүүлээр шилжиж эхэлсэн. Америк Конгрессийн номын сан шинэ програм руугаа. За тэгэхэд бол цоо шинэ юм руу нэг орхио шилжиж байгаа нь ерөөсөө биш байсан. Ерөөсөө марка бүтэн аваад илүү дараагийн хувьд руу шилжиж байгаа учраас би надад бол бүр ингээд за бид нар мэдээж он цагийн уртад бид нар ахаад энэ алхам руу адилхан шилжинэ. Тэгэхээр бид нар өнөөдөр марка хийх нь бүр улам чухал юм гэдгийг тэнд бүр илүү сайн ойлгосон. Тэгэл яг мэдээж ингээд програмын дэвшил юм чинь маш олон дэвшилтүүд талуудтай байлаа. Тэгэн ерөөсөө үндэс суурь маань марк байсан. Тэгэхээр бид нар марка маш сайн хийж ээж дараагийн техникийн дэвшилт програм хангамжийн шин боломжууд руу шилжих юмаа гэдгийг бол бүрэн дүрэн ойлгож ирсэн. Одоо тэгээд намайг олон ихтэй сургуулиуд таны номны нээлтний дараа одоо уурж дуудаж холын сонин сонсъё, чих хандлага сонсъё, Америкийн Конгрессийн номын сан ямар байсан та айгүй олон би ингэснэлдээ багш маань ч надад зөвлөсөн Америк нэгдсэн улсад одоо яг дадлага хийхээ хажуугаар бас тухайн орныг таньж мэдэх тийм ээ олон талтай байна шүү гэдгийг бас сануулсан. Тэр хэрээр би үндсийн Америкийн Конгрессийн номын сангаас гадна нийтийн номын сангаар зочилсон. Ихтэй сургуулиудын номын сангаар очсон, тусгай номын сангаар Шекспирийн тийм уран зохиолын номын сангаар нь бас очилсан. Тэгээд номын сан болгоныхоо онцлогийг би тухайн үед ингээ постлоод яваад байсан. Ийм байх шүү, тийм байх шүү, ийм байх шүү гэдгийг. Тэгээд тэр маань айгүйх номын санч нарт маань маш сайн хүрсэн, уншигчнаас ч гэсэн хүрсэн. Тэгээд одоо нэлээд хэдэн газрууд дуудаж ийм ярилцлага хийн шүү, зөвлөгөө хуваалцаарай гэд. Тэгэхээр бас ингээд энэ үр дүн маань тийм ээ хүмүүсийн мэрэгчлэрээ бахархах, цаашид улам сурж мэдэх тийм хүсэл эрмэлзлийг тодорхой хэмжээнд төрүүлсэн байхаа гэж найдаад бас баяртай байгаа. Энэ цолмон тэр энэ яг сургалтуудын үр дүн. Тэгээд өөрийнх нь бас нэг сурсан чадвар хоёр нь нэг сайхан илэрсэн нэг Монголын номын санчдын нэрийг нэг зүйл дээр аварч гарсан. Тэр яасан бэ гэхээр зэрэг манай их пенсионыг UPN гэж одоо алдартай сургуультай UPN Монгол хэл заадаг. Тэгээд тэрнийхээ номын сантай танилцуулна гэдэг нэр явлаа. Би ажиллая гэдэг үлдлээ. Тэр чинь Филадельфиад би үлдсэн. Тэгсэн чинь очиод за ингээд Монголоос ирсэн номын санч ингээд танилцуулаад авалдаг байгаас. Тэгсэн чинь нөгөөдөл нь тэнцэж нөгөө монгол хэл мэддэг номын санч байхгүй юм чи. Өө ашгүй Монголоос ирсэн номын санч танай номын сангийн Монголын номын сангийн тухай ярилцсангаа энийг каталог хийгээд хуйлсан юу Монгол каллиграфаар бичсэн аваад ирсэн байхгүй. Тэгээд ном гэдэг бид яг их азтай бид нар өмнөх тэр сургалтын дээр
энд би хийсэн сургалтын нэг стандарт бус номын каталог гэдэг дээр тэрийг тэр хуулимал бичгийг каталог гэдгийг заасан байсан байна. Бид нар тэрнээс өмнө бол мэдэхгүй шүү дээ. Дээр нөгөө Монгол бичгийнхаа галдгийг би бас их олон хэлсэн байхгүй. Арай нөгөө эрдэмтдийн бидний энд хэрэгэлдэгээс өөр өгдөг шүү. Тэр яриг сайн сурцсан. Тэгсэн чинь яг би тэнд сууж байхдаа тим хийж яана гэхээр заадаа шалгалтанд орлоо доо тэгэл бодож ирсэн. Шалгалтанд амжилт ороод нөгөөхийнхөө каталогийг хийж өгөөд тэгээд манай тэр намын сангийн эрхлэгч чинь за баяр үргэ нөгөө ÖСС-д манайхыг холбоогүй гэдгийг мэдсэн. Тэгээд тэгсэн. За анхны чинь каталог ÖСС-д орлоо шүү баяр үргэ гэдэг ингээд. Тэр болмоор шүү. Тэр бол тодорхой хэмжээнд бас нэг шалгалт ч гэмээр байгаа байхгүй юу? Одоо ингээд за айгүй гой дэлгэцтэй өрөөнд оруулаад за номын сангийн чинь талаар ярилцъя, танилцуулаарай. Тэгэхдээ энэ хоорондоо энэ гурван бичгийг хууль мэл бичгийг каталогт оруулъя гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль мэл бичгийг каталогжуулах биднэрт тийм яг одоо яг бид нар нөгөө өмнө нь бол янз бүрийн аргаар каталогжуул дахиад маркер каталогжуулж ирсэн туршлага байхгүй юу. Тэгээ яг 23 оны сургалтаар багш тэрийг заасан байсан. Тэр бүр номын сангуудад бол нэг байнгын өдөр тутам ном шиг одоо хийгээд байдаггүй. Тэгэхээр чинь ерөөсөө яг тэр хамгийн хэцүүг авчирч надаар яг хийлгэж байгаа байхгүй. Тэгээ ашгүй нөгөө каллиграф мөртлөө гаргацтай байсан өвөр Монгол хүний. Тэгэл яг гурвангийн уншаал каталог хийгээл тэгэл бас нэг юм байдаг байхгүй нөгөө нэг каталогч хүн өөрөө шийдэх шийдвэрүүд байдаг байхгүй. Каталог үйлдэх явцдаа яг тэн дээр бол тэр гурыг тус нь каталог хийх үү, нэг каталог хийх үү гэдгийг бас каталог шийддэг. За тэгэнгүүт би яг бүх юм хийж дуусчаад асуудаг байхгүй юу? За одоо гурвуулан энийг хийх үү, салгах уу? Тэгэх юм бол талбарын бичлэлт бас өөрчлөгддөг байхгүй юу? Тэгээд асуусан чинь энийг бас мэдчихээн бас айгу сайн байна. Тий одоо энэний хувьд бол нэг хайрцагтай ирсэн учраас нэг каталог хийя гэд. Тэгээд тэр мэрт одоо багшийн энэ сургалтын үр дүн болол ерөөсө хэмжээшгүй бахархалтай. Тийм та одоо тэр цолмогчтой хамт сургалтанд хамрагдсан. Тэгэхээр нийтдээ ингээд давхрын цаг нэг 200 гаруй одоо каталогч номын санч мэргэжлүүд хамрагдаад тэгээд нэг 3 сургалт гурвууланд хамрагдаад одоо ингээд бас үндэсний сургагч багш одоо манай цолмогч шиг тий ингээд бэлтгэгдэж байгаа хэдэн номын санч байгаа лээ. Одоо 35 тийм. Би яг нөгөө эхний тэр их тоо олон байгаа чинь хамгийн ихний онлайнаар явсан болохоор маш олон хүн байсан. Тэгээ тэрийг болохоор бас юуг нь сайн мэдэхгүй байгаа. Хин сураад хин сураагүй идэхгүй гэсэн идэхтэй идэхгүйсэн. Би өөрөө мэдэхгүй нөгөө холоос тэгээд нэг дэлгэг зарж байсан болохоор яг биеэр заасан хоёр сургалтанд яг өмнөхтэйг нийлээд гурвууланд хамрагдсан яг 35 каталогч байгаа. Энэ манай 35 бол ер нь манай 35-ын каталог ер нь дэлхийн хэмжээний каталог руу за юу байхгүй нөгөө сэдвийн төлхөрийг хийхгүй болохоос бусдаар бол ер нь нэлээд төгссөн байгаа. Ихэд төгссөн байгаа. Тэгээ одоо энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд дахиад нэг хэдэн 2-оос 3 сургалтын дараа бол өөрсдөө сургагч багш нар болоод цаашаа бусдаа заах чадхаар ийм нэг хэдэн чанартай 35 каталогч одоо та бидний хамтын ажиллагааны дүнд ер нь бол бий болчиход байна. Тэр бол маш чухал үр дүн тий. Тэгээд багшийн сургалтын үр дүн яг багш яг аюу гоёор хэлдэг байхгүй нөгөө эхний сургалтууд дээр ямар шүү нөгөө нэг байр сууриас асуултууд ирж исэн. Дараагийн сургалтнууд дээр асууж байгаа асуултууд яаж өөрчлөгдөж исэн. Тэр тухайга багш аюу гоёор хөөцөлтөө шүү дээ. Би нэг өөрөө энд юу болоод ямар програм хэрэглэж байгааг мэдэхгүй. Тэгээд яаж яхад тэгээд нөгөө ковид гарсан байсан. Онлайнаар зааж байгаа шүү дээ. Тэгэл нэг юм хэлээд дуусхлаар за асуулт нүгэл тэгэхээр асууж байгаа асуулт. Эхний сургалтууд шүү дээ. Харин дараа дээр сайн юм үзүүлдэ ингэ зүзүүл. Наадах чи юу юм? Тиймэрхүү асуулт. Тэгэл наадах дээр чинь наад 240 А дээр чинь болохоор би юм биш дээ гэхээр тэр чинь манайх Б дээр өчтий ингээл нөгөө өөрсдөө номын сургал. Тэгээд бүр гайхаад тэгжээс нөгөө юуг нь бүр ойлгохдгоо. Наад талбар чинь манайд байхгүй гэдэг тэгэхгүй. 400 байхгүй гэхээр цувралын 400-ийг цуврал төрөдөх юм бол хамгийн чухал юм шүү дээ. Тэгэд яагаад байхгүй ингээд гайхгүй. Тэгсэн чинь нэн хаана гэдэг бас нэг юм яриад. Би өөрөөсөө юу ойлгохгүй. Нөгөөдөл маань асууж байгаа нь бүр ачи юм асуугаад байдаг. Сүүлийн 3 дахь удаагийн сургалтын дараа чинь асуулт өөр аяг юм болчихсон. Гэхдээ нэг юу нэмэлт нөгөө гарч ирэх нэмэлт нүүр хуудсан дээр одоо англиар ороод ирж байгааг тэрийг ер нь элтгүүрийн нэгийн 4 нэг ихний элтгүүр нэг дараачийн элтгүүр нь 3 байвал дээрөө хоёрдугаар элтгүүр нь 4 байвал ер нь зүгээр юм шиг байна. Зүү гайбөр тийм асууж байгаа. Тэр мэрэгжлийн 3 жил тийм наа чи юу ингэ асууж байсан. Тэгэхээр маш үрдүн. Тэгээ нүдэндээ яг ингээд гарсан. Тэгээд тийм танай байгууллагын энэ юу юм байл да. Танай байгууллага энэ талархах манай номын санчаар талархах хэрэгтэй. Ягаад гэвэл
Би одоо би өөрөө багш мэрэгчлээ тэгээд дээр номын санч болчоод яг энэ маркийг хийсэн номын санд нь цөм дээр нь ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээ нэг мэдэж байна. Энэ 35 номын санч хэрвээ очоод Америк руу явуулаад тэгээд тэрийг сургаад ирнэ гэх юм бол хэдэн мянган долларын зардал болох вэ лээ. Тэр яах вэ те. Тэгэхээр би ирээд ингээд 3 удаагийн сургалтыг өөрөө ингээд нэг хүний зардлаагаад авах чих амархан гайгүй юм тийм ээ. Тэгээ ирээд одоо ингээд 35 хүнийг бэлтлээ гэдэг чинь тэд нар заавал тэнд очихгүй очихоор нь тэнд л заах юм чинь би ирээд зааж байгаа шүү дээ. Адилхан яг л тэрийг тэгээд 35 хүнд Америкт очиж сурсан юм шиг байдалтай болох чинь гэдэг чинь одоо энэ 35 чинь цаашаа дахиад 10 20 номын санчид заах юм бол ерөнхийдөө их л том юм хийчихэд байна да. Тэгээд нөгөө яг манай мэрэгжилд багш маань орж ирээд бид нэр энэ олон улсын стандартыг техникийн хэлийг монгол хэлээрээ тийм ээ хэлээрээ багш хүнээр заалгаж тийм бүр энэ аюун маш их азтай тохиолдол төр болоод ерөөсөө. Тий сая нөгөө залмигч ярьсан дээр бас нэг онцлмаар байгаа юм. Одоо энэ нөгөө техникийн орчуулгууд чинь маш хэцүү тий. Одоо энэ марк 21 гэлдэг чинь тэр талбаруудын юу гэж монголоор оноох юм гэл тий. Тэр чинь нөгөө саруул эрдэнэ докторийн одоо нөгөө суур мэрэгжилтээр толгуурлаад жишээлбэл индикатор гэдэг үгийг чинь илтгүүр гэдэг юм. Тийм энэ чинь асар гоё оновчтой ийм орчуулга байгаа байхгүй. Гэтэл чинь хоёр талын ийм нөгөө бас хэд ач холбогдолтой ийм том чухал ажилласан байна. Багш яг онлынхаа хэсгийг бичээл би нөгөө нэг юугаа жишээнийхээ хэсгийг бэлдээл битээр нөгөө сайн дурын ажил дээр багш нөгөө амжихгүй сайн дурын ажлын сүүлийн хоногудад багш хамт ирдэг байхгүй юу нөгөө Монгол хэл соёлын төслөн дээр тэгээд багш надад нөгөө орчлынхаа эхийг үзүүлээл би чи өөрөө ингээл яг суугаад уншиж байгаа юм чи нэг орой ингээл бүр ингээл догтлол яг л ингэж гоё тайлбарлах юм байсан байх шүү дээ яг л ингээл энэ л ингэж ойлгомжтой юм байх шүү дээ гэл тэгэл бас нэг ганц нэг өшөө биднэрт хэрэгтэй нөгөө нэг тайлбарууд байсан. Тэрийгэ багштай нэмж хэлээд багшаа өшөө 200 нөгөө 100 245 700-ийн тайлбарыг яагаад учир холбогдол те тустай шинж чанар нь гэдгийг та нэг тайлбарлаад өгөөрэй. Галгийнхаа тухайныг бичээд өгөөрэй. Гэл яг ингээл би бүр тэгтээ гайхчихсан шүү дээ. За өөр мэржлийн хүмүүст бас тэгдэл баг л та мэржлийнх нь номыг ингээл уншаад ингээд бүр тогтлоод энэ тайлбаруудыг одоо энэ онлайн хэсгүүдийг тэгэхээр би одоо яг номын санчнаар маань өчтөр маш их авсан номнуудаа. Тэгэл яг багшийн онлайн хэсэг марк гэж юу вэ те нэг стандарттай байхын учир за тэгээд маркийн учир зорилго гэдэг энэ болгоныг уншихад ерөөсөө ингээл нөгөө 3 удаагийн хичээл за тэгээд миний тэр Америкт очиж конгрессийн номсонд үзэж харж байгаа бүхэн те ингээл яг ингээл бүх ингээд маш ойлгомжтой ерөөсөө ойлгохгүй юм байхгүй магадгүй биднэрт хичээл ороогүй байхад ном маань орчуулагдаад ирсэн бол бид нэр хичээлийн дараа ойлгохгүй ч юм уу их л юм болох байсан багс те хугацаа хичээлийн дараа болохоор булан ингээ бүр батчаад бас минь дээр миний мэдгүй гэсэн зөндөө их юм орж ирсэн. Тийм тэгэхээр ерөөсөө байнгын суралцагч. Тэгээд одоо би бол ажлынхаа талбар дээр аюу аз жаргалтай хийдэж штэ. Тэгээд би каталогч нартай ч гэсэн хэлдэг. Өмнө нь бол нөгөө Монгол каталог дээр бол програм дээр яг ингээ монгол хэлээрээ байгаа тийм ээ. Өшөө биднээс хэлбэрчлээд өгсөн олон улсын стандарт биш учраас ингээл баг програм ганцхан тэрийг нээгээл хийгээ сууж идэг. Одоо бол би ингээл за өөрөө кохогоо нээлээ. За тэгэнгүүтээ конгрессийн номын сангийн каталогийг нээн. За тэгэнгүүтээ нөгөө хэрэгтэй файлнуудаа нээн. Тэгээд нөгөө нэг нэрийн баталгааж үзсэн бүртгэлийн сан биш үү те би авцыг орж тэрийг нэ тэгэл ингээл яг ингээд магадгүй нэг муу тал нь би нөгөө нэг одоо өглөө суугаад өдрийн цаг хүртэл босоог байдаг байхгүй суудлаасаа яг эрүүл мэндийн талаасаа тэр нь яаж ихээр би баг аялж ажиллая гэдэг байхгүй юу сайтуудунд айгу аз жаргалтай тэгэхээр хүмүүс гайхаад байхгүй чи одоо компьютераар суучаад баг инээгээл те ингээд би ингээ хүн орж ирэхэд нөгөө баг анзаардгүй надаас нөгөө айгу их юм асуухгүй хүмүүс орж ирдэг тэгэл ингээл каталог хийгээл конгрессийн номын сангийнхаа маркийг харьцуулаад за тэгэнгүүтээ нэрийн баталгаажуулсан бүртгэлээс авах юм аавна. За тэгэнгүүтээ нөгөө галгийн сангуудаа харна. Галиглан энэ бүр айгуу гоё. За тэгэнгүүтээ нөгөө тохиргооны энэ 245 эднийхээ бүгдийн 246-аа талбаруудынхаа тохиргоонуудаа хийн. Ингээл аялал за тэгэнгүүт өшөө ажлаа хөнгөвчлөхийн тулд нөгөө нэг номын дэлгүүрүүдийн сайтуудыг бас нээчдэг байхгүй юу? Тэнд чинь нөгөө нэг би өөрөө бас номоо өмнө гаргаж ирсэн нөгөө нэг уран зохиолын номоо номын дэлгүүрт авч өгөхөд яг зохиогч орн өөрөөр нь бичүүлж авдаг байхгүй юу? Номынхаа тодорхойлтыг бичиж өгнө үгээд тэгэнгүүт чинь зохиолч өөрөө хамгийн зөв тодорхойлно шүү дээ богино өгүүлбэрээр номынхоо агуулгыг тэндээс нь би бас ажлаа хөнгөвчлөхөд агуулгынх нь юг тэндээс авдаг байхгүй юу. Тэгэхээр надад ерөөс ингээд миний компьютер дээр маш олон сайтууд ингээд нэгдсэн байжгаад тэн дунд би ингээд аялж байгаа. Өөрөө би угаасаа нөгөө аялал дуртай. Тэгэхээр миний аялал өөрөө компьютер дээр ч гэсэн бас аялал байдаг байхгүй ажил маань амар гоё. Тэгэл бас яг ингэж хүмүүс ажлаа хийвэл бас илүү гоё шүү гэдгийг би номын санч нартаа над дээр дадлага хийж байгаа оюутнуудаа хэлдэг байхгүй юу. Тэгэхээр л бас айгуу гоё туртай нэрээ ингэх юм байна шүү дээ гэд хүлээж авахаар бас тэрэнд нь би бас айгуу баярлдаг. Айгуу гоё. Бидний хувьд бол маш том аялал хүлээж байгаа тийм. Өөрийн номын сангийн аялал хүлээж байгаа тийм. Каталог юмд нэг тийм. Тэгээ тэрийг нөгөө зарим нөгөө номын санч
санчи бас мэрэгжлэгөө одоо өөр бас нэг энэ ярилцлага маань бас манай нөгөө хуудасаар дамжаад бас нийт олон нийтэд хүрэх учраас бүгдээ гурлаа нөгөө энэ нөгөө дэлхийн номын сангийн нэгдсэн электрон каталог тий энэ марк 20 бидний ингээд хийгээд байгаа энэ зүйлийн зориод байгаа нөгөө цаад нэг учиршлагын юмнуудыг нэг жоохон тайлбарлаад нэг товч мэдээлэл хүргэе гэж бас бодож байна. Зөв. Юу л та OCLC гэж их чухал та байгууллага гэхэд хаашаа юм холбоо гэж хэлэх юм уу нэгтгэл нэг тийм сүлжээ. За энд ер нь заавал хамрагдах хэрэгтэй байдаг. За энд хамрагдахлаар яах юм бэ гэхлээр зэрэг одоо ерөөхдөө манай хас хамрагдсан номын сан байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг номын сан чинь мэдээлэл гэдэг юм чинь нээлттэй байх хэрэгтэй. Номын сан номоос хүн одоо ном гэж ер нь яагаад байгаа гэдэг ер нь мэдээлэл ч тийм ээ. Судалгаа мэдээлэл чинь нээлттэй байгаад мэдээллийг олж чадах хэрэгтэй. Энд хүмүүсийн бүтээж байгаа ном гадагш байгаа хүмүүс гадны хүмүүс уншиж байгаа. Гаднаас Монголыг сонирхож байгаа хүмүүс эндээс ингээд уншиж байгаа. Гэтэл тэр сүлжээнд байхгүй бол бид нар ерөөхдөө яг ингээд нэг зөвхөн Монгол дотроо байтугай сургууль болгоо ингээд одоо ингээд хаалттай байж хоорондоо сүлжээнд байхгүй. За энэ бол каталогч хүмүүс энд хийж байгаа номын каталог гадагш гарахгүй зөвхөн тэр номны сан дотроо байж идэг. А гаднаас хийсэн каталогийг бид нар авч чадахгүй ингээд бас гацаад байж идэг гэсэн үг болно. За тэгэхээр тэр OCLC гэдэг сүлжээнд бол заавал эхний ээлжинд заавал оролцох хэрэгтэй. Бид өөрсдийнхөө номын санчдынхаа бүтээлийг гадагшаа гаргах нь Монголын номын сангийн бүтээлүүд ингээд дэлхийн нийтийн сүлжээнд нэгдэнэ. Гэхдээ тэрнээсээ өмнө хийх юм их байгаа юм. Шилжээд оролцглоо гэж бодъё. Тэгэн гот шилжээд орсон чинь манай номын сангуудын каталогууд нь тэнцээ хүрнэ гэсэн үг. Гэтэл тэр нь каталог нь муу байх юм бол хэвээр нэр үндийн асуудал. Маш их нэр үндийн асуудал. Тэр би одоо жишээлх юм бол конгрессийн намын дээр одоо турк номын каталог бас хийж байгаа. Тэгээ турк номын каталогийг дандаа нөгөө copycat гэдэг хуулбарлаж гэдэг. За ингээд турк судлалын турк ном хүрээд ирлээ. Тэгэхээр туркчиг олон номын сан OCLC-д нэгдсэн номын сан буугаад нэг багаар одох 20 номын сан байна. Тэгээ тэр товчлоор нь ямар номын сан бэ гэдэг харагддаг байхгүй. Тэгээд нэг ном ороод ирэнгүүт ямар номын сан гэдэг ингээд харсаар байгаад аль номын сан чинь аль номын их сургуулийн номын сан чинь их сайн хийж яах гэдгийг харагдаад байна. Аль номын сан нэг номын сан болохоор нэг алдгаа байнга тавтаад байна. Тэгээд тэр кодоор тэр муухан каталог ирээд байх юм бол тэр сургуулийн нэр хүндэд тэр сургуулийн номын сангийн нэр хүндэд маш нөлөөтэй юм баггүй. Тэгэхээр бид нар одоо нэгдүгürt одоо ойрын ирээдүйн зорилго бол тийшээгээ шилжих. Тэгж шилжихээс өмнө каталог олж чанарч болох хэрэгтэй юм байна. Яг стандартаараа марк стандартаар. Хүний нөөцөө одоо чадахжуулах юм байна тий. Өөрсдөө чадвартай байж ажил. Тэгэхгүй болохоор нөгөө чадваргүй байж байгаа шилжчихээрээ сая л та. Тийм тий. Би сая Америкт очиод бас багшийнхаа тухай бас нэг хэдэн үг хэлмээр санагдаж байна. Багш минь одоо ингээд сарууд ирэх ногч бол ирээд хичээлээ заагаад явж байгаа шүү дээ. Бид нар одоо ингээд мобисын төгсөгч, за хэл шинжилгээний доктор гэдэг мэдээгээ багш чинь ингээд хичээлээ заагаад каталогч гэл. Тэгээ яг газар дээр нуцсан чинь бас байдал айгу өөр байсан. Ерөөс ингээд багшаар заалгах гэсэн олон конгрессийн номын санд чинь олон орны каталогч нар байж байгаа шүү дээ. Тэгээд сайн нөгөө программын шинжилгээтэй холбогдоод те хүний нөөц нь айгу өөрчлөгдсөн, шинэ каталогч нар ирсэн, шалгараад ирсэн. Гэхдээ тэр чинь мэдээж шалгарч ирсэн гэсэндээ конгрессийн номын сангийнхаа онцлог бүх юмаа сурах хэрэгтэй. Тэгээд ингээд номын санч нарт хуурилт юм байна л да каталогч нарт. Тэгсэн чинь ерөөсөө заяа багшаар заалгах гад баг ойчрлцсон заяа ажлынх нь. Тэгээд турк номын санч нар ингээд заалгах гад ойчрлцсон. Тэгэнгүүт багш чинь турк номын санч нарт нь туркээр нь заачдаг юм байна. За тэгээд нөгөө Станы орнуудад орсоор нь заачдаг юм байна. За тэгээ бусад одоо хятад метод өөр орныхон байвал англиар нь заачдаг юм байна. Тэгээд нөгөө багшийн заах арга зүй дээрээс нь байгаа учраас өөр номын санч нар хуурилгдсан мөртлөө би энэсээ сонсоод одоо ингээ Монголын каталогчоор заалгамаар байна гэд ингээ байж идэм байх. Бүр тийм. Тэгээд багш бол мэдээж тэрийг бол хэлэхгүй энэ завшааныг тохиолдуулаад хэлчихье. Тэгэхээр л манай номын сангийн салбар бид нэр азтай байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм. Тэгээ багш чинь дотроо дахиад тэр номын сан дотроо зөндөө олон юмыг нь хариуцдаг. Тийм ээ, бүр тийм байгаа юм чинь. Ерөөсөө бид нар болохоор заа нэг каталогч номын санд заруул ирдэн л гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхэд конгрессийн номын санд олон жил заяа бүр насаараа ажилласан хүний хүрдэг тэр зэрэгд нь багш ингээд цөөхөн жилд ажиллахдаа ингээд тэр чинь мэдээж маш олон шалгуураар ингээд зэрэгдээ ахиа явд юм байна л да. Багш тэр зэрэгтэйд нь ингээд бүр хамгийн тэр чинь тэгтээ одоо саруул ирдэнхээс илүү Монголын номын санч гэж тэмтэж ярьж байгаа байхгүй юу? Монголынх гэдэг нь л бүр агуу. Тэгэхээр чинь бүр бахарх юм байх аргагүй те энэ завшааныг ашиглаад бас яг энийг хэлмээр байсан. Тий та тэр юунд ч баг 2 жилийн өмнө хүрсэн байсан тий. Хамгийн дээд одоо нэг юунд нь 19 онд ороод 9-өөс 11, 11-ээс 12 сургуулиуд яг
хамгийн богино болж чадах хугацаанд 4 жилийн дотор хүрсэн. Намайг 4 жилийн дотор хамгийн дээд зэрэгэлттэй номын санч болоход надтай хамт болсон 2 хүний нэг нь 30 жил ажиллаж байсан. 30 жилийн дараа. Тийм тэгэхээр чи хүний нөгөө мэрэгчсэн суур юм нөгөө бүтээн цогц чадамжтай тийм яаж иж. Тийм тэгээд нөгөө энэ тийм хэлээ л дээ зарим хүмүүс нөгөө мэрэг одоо багшийн үндсэн мэрэгжил шинжээж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт манай салбарыг одоо бас яагаад ингээд номын сангийн салбар руу орсон бол гэж сонирхдаг хүмүүс байд юм байл л дээ. Гайхдаг эргэлздэг ч юм уу. Тэгэнгүүт багшийг нөгөө нэг баг номын сангаар сураагүй гэж бас буруу ойлгох гээд байдаг зарим нь тийм ээ. Бид нар ч гэсэн аюул мэдэхгүй болол тэгсэн чинь ерөөсө багш тэр номын сангийн хичээлийг кредитүүдийг амар нарийн үзчихэж конгрессийн номын санч болт юм байлээ шүү дээ ерөөсө. Яг ингэж байгаа байхгүй. Ёо тент чинь ингээд Монгол хамгийн чухал нь Монгол тэгээд манж төвд ном саяхан л нодон л манайх төвд номын санч болсон. Намайг орж явахдаа төвдийн номын санч бас байхгүй. Тэгэхээр тэр олон хэлээрх манж Монгол төвд хэлээрх номыг каталог хийх хүн гэдэг одоо тийм номын санч хайштай. Тэгэхээр чи ингээд хоёр янзын хүн байгаа байхгүй. Нэг нь тэрийг гаргаад уншдаг хүн байна. Гэхдээ номын санч биш. Тэр одоо хэллийн жил тал руугаа болчихгоо. Нөгөөх нь болохоор Америкт чинь 100-100-аар номын санч нар төрж байгаа. Тэр номын санчд Монгол төвд манж хэл заах. За тэгэхээр хэлээ мэддэг хүнд нь номын сангийн ухааныг заасан хамаагүй хурдан гэж байгаа. Нөгөө номын санч нар те Америк номын санчд 3 хэл заасан оронд те. Тэгээ 3 гэж одоо бид түрк энэ гээд юу нэмэгдчихтэй Орос дээр хийж байгаа түрк хэлээр хийж байгаа. Тэгэн гот тэрэн дээр нэгээд тэгээд намайг юу ажилд аваад гутаа ажил дээрээ сураад явсан байхгүй. Тэгээ яг нэг жилийн дотор ер нь 4 жилийн дээр намын санчийн мэргэжлийг нэг жилийн дотор их шуурхай сургалтаар их сайхан сургалтаар үзсэн. Яг нөгөө юу яагаад өглөө 9-өөс 12 хүртэл яг 3 цаг хичээл. Өдрийн цагны дараа яг хийсэн хичээлээрээ нөгөө каталог хийгээд явна. Ингээд бүтэн жил нөгөө номын санчгийн эзэмшдэг нэг 4 жил эзэмшдэг мэргэжлийг нэг жилийн дотор яг. Тэгээ дараа нь би тэрийг арга би бас нөгөө сургалтандаа хэрэгэлсэн. Яа зүгээр ингээл номоо каталог хийхгүй ингэж хийдэг гэдэг хар чинь хүмүүс сурахгүй. Зүгээр юм заахгүй очиод каталог хийгээд байх юм бол сурахгүй тийм ээ. Тэгээ би өөрөө яг тэгж сурсан учраас нэг сургалтаа зохион байгуулсан гэхээр юу каталогч нараа баг болгож жагаад ном авчрын шүү гэдэг ийм стандарт бус номын захтай. За та нар бүгд ийм ном авчрын шүү гэдэг. Тэгээд бүгд нөгөө номоо авчирч заажгаад компьютерийн дэлгүүлж жагаад за одоо яг каталог яана гэж. За тэгэд наадах гэж онлон гэдэг ингээд заагаад тэгээд явсан тэгээд. Тэр бол нэг онл дадлахыг их хослуулаад явчихсан тийм. Манай бүгдээрээ ноутбуктайг ирээл тэгэл багш яг нөгөө самбар дээр заагаад өөртөө яг барьж ирсэн багшийн хэлж байгаа. За маргааш CD DVD-тэй ном авчираарай. За маргааш альбом нөгөө хөртлөөсөө хэвлэлтэй ном авчираарай гэл тэгэл бид нар ч яг хийгээ суусан байхгүй. Тэгэхээр тэр юу бас бодмоор байгаад манайх одоо нөгөө соёлын сургууль каталогч зааш номын санч гэдэг. Тэгээ тэр оюутанд ингээд каталог заахаар номын санч сургаж үзэх хөгжиж бүр шаад өөрийн сонсогч чи юу яриад байгаа. Одоо ингээд 100 дээр ийм бичин гэхээр юун 100 хаана нөгөө компьютерийн юугаа нээж үзэхгүй бол тий. Тэгэхээр тэгээд сургалтанд бас анхаарах хэрэгтэй байна лээ. Тий. Тэгээ дээр нөгөө нэг сая сургалтын яриаар орсных ер нь нөгөө нэг хойд Америк тий Австрали энэ барууны орнууд болохоор номын санч мэрэгжлийг өөрийнх нь нөгөө суур мэрэгжилдээр одоо тулгуурлаж бэлтдэг тий. Ер нь тийм жишгээр бол бүтэн ороод бараг бакалаврын сургалт гэж ер нь байхгүй болчихсон. Магистр тэгээд нөгөө advanced диплома тий дипломын төвшөнд энэ төр бэлтдэг. Тэгээд нөгөө Саруул Эрдэнэ багшийн хувьд бол яг өөрийнх нь үндсэн нөгөө нэг суур мэрэгжилдээр тий одоо ингээд номын санчаар мэрэгшүүлээд бэлтчихэр чинь нөгөө сая өөрөө хэлчихсэн манж төвд одоо ингээд Монголд ч бүх талын цогц ийм нөгөө талаар ингээд айгүй сайн ашиглаж байгаа хүний нөөцийг тий бүтэн ингээд ашиглаад тэгээ тэрүүгээр ч бас нөгөө зэрэгдэв одоо мэрэгжлийн юмнууд нөсөөд айл талдаа нэг вин ер нь ажлын зарчим тэр юм да тий Пеник сургууль дээр очиод асуугаад ярилцаа сууж хахад тэнд бол номын санчийг Америкт угаасаа тийм шиг үлээ тий нөгөө номын санч IT тий одоо сүүлийн үед ер нь тийм болчихсон. Номын санч өөрөө тэр чигтээ мэдээллийн ертөнц учраас хамтдаа номын санч одоо манай Монголд бол номын санч нийгмийн ухаан тал руугаа авчиад байгаа шүү дээ. IT бол техникийн шийдвэр ухаан тал руугаа. Тэгэхээр тэнд чинь бол ерөөсөө нэг төгсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь бас тэрийг бас их бодох хэрэгтэй. Тэгээ одоо манай хуулийн номын санч нар чинь одоо хуульч нар байгаа шүү дээ. Тийм шүү дээ тий. Хим физик ангаахын номын санч нар чинь дэмжиж ч юм уу байж байгаа. Тэгээд тэр нарийн нөгөө LCC гэдэг тэр сэдвийн төлхөр өгдөө тий. LCC, LCSH энэ хоёр чинь их нарийн нөгөө академик юм учраас тэр мэрэгжлийг нь мэдэхгүй хүн бол ерөөсөө яаж чадахгүй шүү дээ. Каталогж чадахгүй. Тэгэхээр тийм мэрэгжлтэй хүн яг даваасар ингээ хэлдэг. Тийм мэрэгжлтэй хүн давхар номын санч сурчаад тэгээд номын илүү сайн хийдэг. Тэгээ бас нэг юу байсан шүү дээ.
очсон номын сан болгон дээр би ингээд сонирхол асуудаг. Нөгөө бас хүний нөөц аягүй чухал шүү дээ манай улсад. Тэгээд танаа хэдэн номын санчтай вэ гэж асуухаар зарим нь 200, 250, 300 ерөөсөө л бараг 100-тай номын санч гэж хэлсэн газар байгаагүй. Тэгсэн мөртлөө номын санч байхгүй. Ерөөсөө ингээд яг чөлөөт үйлчлэгээтэй. Тэгээд за нөгөө тэр олон хүмүүс хаана ажиллаж ин гэхээр номзүйч, каталогч, дандаа судлаач нар. Шекспирийн номын сан бол их гоё байсан шүү дээ. Бүр ингэсэн манад зохиолч тэд, номын санч тэд, үзмэр дэглэгч тэд, нөгөө сэргээн засварлагч тэд гэдэг бүр ингэ цогцоороо тийш тайлбарлаж байгаа байхгүй бүр янзтай гоё. Тэгэл 200 300 хүн бол яг цаанаа мэдээллийн ертөнцөө бэлдээ сууж яадаг. Тэгээ наад яг үйлчлэгээнээр бол мэдээж зөвлөгөө өгөх тийм ээ арга зүйч одоо үйлчлэгээний ажилтнууд байгаа гэдэг. Тэр олон номын санч бол тэр хаан чим тэр цаанаа суугаал тэр бааз бүх юмаа бэлдээ сууж яадаг. Тэрийг яг мэдэрсэн. Би яг Phoenix руу яг тэр каталогын тэр өрөөнд орсон. Тэгэхээр миний орсон өрөө болохоор латин бүсгэлтэй номын каталогч нарын өрөөсөн байхгүй бас асар том заяа. Ерөөс ингээд цаашаа наашаа хараа ширээний ард суудсан. Бүгд ингээд хил номыг барай суудсан. Үнэхээр энэ л тэгээд юу гэдэг штэ. Тэр нэг латин бус гэснээс тэр голдон хэлтэй ингээд тэр конгресс тэр ингээд тэгэхээр чин тэр тухайн хэлнийхээ мэрэгжилтэн номын санч нар ингээд явж байгаа шүү дээ. Японд бол японоор гараа. Тэгэхээр нөгөө хувь хүний хувьд мэдээллийн их юм асуухад те их сайхан байдаг шүү дээ. За одоо ингээл дэлхийн ямар ч хэлээр ямар ч хэцүү текст гэсэн ёо энийг асуунаа босоол Японд дээр очихдоо Японы том үлдэмжлэл асуугаал тэгээ солонгос хеврүү идиш гэсэн ямар хэлээр нөгөөдөр чинь байж байгаа ч. Тэгээд нөгөөдөр чинь монгол хэлээр болохоор бас над дээр авдар энэ юу юм бол ямар ном юм бол энэ ямар ч төв ингэ тэгэхээр би өөрөө тэгээд нөгөө хэл шинжилгээний мэргэжилт очиж бас эргүүлэл хэлээд өгнө. Тэгэхээр тэр нэг тийм нэг сайхан ертөнцийн каталог гэсэн. Ер нь номын санчдын нэг тийм гоё ертөнц тий. Нээлттэй ийм одоо би энэтэйгээ юм харамгүй хуваалцдаг тий. Нэг мэргэжлийн нэг юм үндсэн бас нэг суур үндсэн гэх юм уу. Манай нэг армийн айлны каталогч тэтгэврт гаргахтаа хэлсэн. Та нар энэ хүмүүс дандаа ингэж боддог юм. Ёо конгрессийн номын сангингууд хамгийн их баялаг нь энд хадгалгаж байгаа 40 сая ном тийм ээ. Хэдэн сая ховор хуучин ном гэдэг юм уу тий. Тэгээд 171 сая эд зүйлч гэдэг юм ингээд хүмүүс дандаа тэгэж бодоод байт юм аа. Үгүй шүү. Энэ конгрессийн номын сандгаа хамгийн хийт баялаг чинь тэр номын санч нарын толгой байдсан шүү. Та асуултаа зөв тавиад гараад явах юм бол хариулах нь заавал байдээ. Тэгээд та нөгөө бүх төрлийн номын сангууд дээр ингэж очлоо штэ сая Америкт тий. Манайд нэг яг энэ хандлагыг ч юм уу энэ юмыг нэвтрүүлчих юмсан гэж зөндөл олон санаа төрсэн баг тий. Ингээд хамгийн их ингэж бодогдчихсэн зөвлөө байсан. Яг нөгөө яг ийм байсан. Одоо ингээд нөгөө аль нэг сургууль дээр очиход заримдаа нөгөө нэг Америкт очиод эндээс очиж амьдраад монголчууд бас их байж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар маань ч гэсэндээ намайг зарим дагуулж явна. За тэгэнгүүт яг тэд нар маань нөгөө Монголоос гараад удацсан учраас тухайынхаа байдлаар бас Монголыг төсөөлнө шүү дээ. Тэгээд нөгөө тэнд чинь очингууд барилга байшингийн хувьд номын сангуудын хувьд бол маш гоё байгаа. Тэгэхээр нөгөө эхлээд тэд нар маань тэгдэг байхгүй их гоё номын сан байгаа өстэй гоё ширээ сандалт барилгатай ч гэдэг юм уу те. Тэр бол надад тийм сонирн биш. Яг тэгэхээр манай улс ч гэсэн сүүлийн үед номын сангууд маш гоё болсон. Одоо ингээд үндэсний номын сан, мөсийн номын сан, манай мобисийн номын сан, ихтэй сургууль болоод бүгд ингээд гоё гоё номын сангуудтай болцсон. Тэр бол надад бол бүр тийм бас гайхмаар мэдээж нөгөө сайхан байсан. Гэхдээ бас гайхмаар бас гоё юм нь ерөөсөө тэр нөгөө бас хүртээмж хангамж гэх юм уу да. Одоо нөгөө техник технологийн хүртээмж хангамж бол яах аргагүй болоод манай улсаас бол хамаагүй илүү. Технологийн дэвшил гэдэг чинь технологийн ашиглаж тэгж ажлыг хэмнэн гэдэг чинь тэр баазыг бүрдүүлэхийн тулд хүний хүчээр эхлээд тэр одоо баазыг бүрдүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэр дээр бол ялч одоо манайх номын сан болгон бол бас хүн нөө болсон хүчний хүртээмж хангамж бол тэр тал бол аргагүй бас хүн хүч цөөдд юм байна да гэдэг бодвол үнэхээр яг төрж исэн. Тэрнээс биш одоо яг хүсэл ирмэлцлэл орчин бол ер нь бол нэг ялгараад байхгүй. Тэгээд биднэрт нэмж одоо нэг олон улсын яг энэ стандартаа тийм ээ олон хилээ мэрэгших тал бол үнэхээр юм байгаа гэдэг нь бол яг харагдчихжээ. Тэгээд нөгөө талаар бас бид нар айгүй атстай жишээлбэл ÖСЛС-д нэгдээ гэх юм бол тий. Одоо тэгэл нэг хүмүүсийн аль хэзээний зохион бүтээгээд бүр ингээд төгс боловсруулсан юмнуудыг одоо тэрийг нэг сурч ашиглах тэрэнд мэрэгшгэл ухаан асуудал байгаа. Тэгээ сая нөгөө 4 жилийн дотор хамгийн одоо дээд номын сангийн тий номын сан чинь зэрэгт конгрессийн номын санд хүрлээгээд хэдүүлээ ярьлаа шүү. Яг тэрнтэй одоо зэрэгцээд сарвал эрдэнэ докторийн үед бол яг нэг Монгол судлал тий Монголын түүх одоо Монголын одоо тэр нэг цуглуулахад юм нэлээ юм хувьсгал болсон гэх юм уу чухал ажлуудаас хийсэн л дээ. Тэрний нэг тод жишээлбэл тэр нөгөө нэгтгэл нэр дээр тий
Монголын нууц товчоог яг Монголын нууц товчоо гэдэг нэрээр нь Secret History of the Mongols гэдэг тий. Тэрүүгээр нь оруулсан. Тэгээд энэ нөгөө цаагаараа маш том ач холбогдолтой агуулгатай. Тэгээд тэр жишээнээс гадна тий таны яг энэ 4 жилийн хугацаанд Монголынхаа төлөө хийсэн бас тэр онцлог ажлуудыг бас сонсомоор байна. Тийм тэр нэрийн баталгаажуулсан бүртгүүлийг тэгж хийх тэгээд Монголын холбогдлолт сэдвээр баяжуулах гэх мэт энэ ажилдаа хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн намайг сургасан тэр ялангуяа тэр Secret History гэдэг нэрийг оруулах санаачлагыг гаргаж хийсэн хүн маань Рандал Бари гэж миний номын сангийн багш байгаа. За энэ хүн намайг номын сан руу уруудсан. За уруудсан гэж монголоор л гэж л өөдцсэн. Өөдцсэн хүн байгаа. Хэл шинжилээс баг Монголны багшаа яж яхад орооч гэж. Тэгээ би их азтай хамгийн шилдэг номын санчаас сурсан учраас их сайн номын санч болсон гэж би өөрийгөө боддөг. Тэр Рандал Бари гэдэг. За юу тэр нэрийн юу сурсан, юу хийсэн бэ гэхээр зэрэг одоо тэр яг яриад байгаа тэр шин сэдв батлуулна. Тэр шин сэдв батлуулна гэдэг чинь маш чухал. Тэгээд Монгол судлалын шин сэдв одоо юу явж байгаа гэж одоо наадам илжигэн халах гэдэг хоёр сэдв батлагдах гээд мэд хурлаар орцсон явж байгаа. Одоо за түрүүний хэлсэн тэр Рандитай хамтарч хийсэн гэж байгаа тэр Secret History of the Mongols гэдэг нэрийг тэр uniform title гэдэг нэгтгэл нэр болгосон нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр дэлхийн бүх академик номын сан, конгресс номын сангийн тэр нэгтгэл нэрийг дагдаг учраас бүх номын санд Юан Чао Миши гэдэг нэрсээр хадгалагддаг байсан. Бүгд тэр нэрийн дор Монголын нос очоод. Одоо тэгээд Secret History of the Mongols гэсэн нэр хадгалагддаг болсон. За ингээд LCC гэдэг тэр ангиллыг ингэж Монгол судлалын Монголын холбогдлолтой нэр англиар баяжуулаад яваад байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо шилдэг бол наадам гэдэг яг наадам гэдэг үгээр нь батлуулах гэдэг ажиллаж байна л да. За наадам гэдэг сэдв одоо ингээд батлагдчих юм бол наадмын холбогдол бүх ном тэр сэдвийн дор бүгдээрээ цуглаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр наадам гэдэг хайлт хийхээр одоо дэлхийн академик номын сонгуудад байгаа бүх тэр номууд олдно гэсэн үг. Тэгэхээр нэг ийм юмтай холбоодогцсон. Тэгэхээр тэр ном алга болохгүй гэсэн. Хэрвээ тийм сэдв гэдэг нь батлагдаагүй байхгүй бол дараа нь тэр сэдвийн үгээр нь чайгаад болохгүй тэр сэдвийг юу гэж батлагдсан ч мэдэхгүй хайгаад олдохгүй. Тэр олон сая 100 сая юм дотроос чинь нөгөө Монгол судлалын тэр ном чинь хэд ч хэрэггүй олдохгүй гэсэн үг. За олдохгүй бол тэгэл өнгөрөө. Олдохгүй бол тэгэл тэр ном тэр сайхан номын санд зүгээр л хэвцээр байгаад хэдэн өнгөрөө. Тийм. Тэгэхээр энэ ч өөрөө таашлах юм бол ингээд үндэсний юм тархлаа тий. Жишээлбэл тэр Монголын нууц товчоо гэдэг нэрээр ингээд хайх чинь тэрнтэй холбоотой бүх судалгаа, шинжилгээ одоо юу гэдэг бүх хувилбарууд тий бүх хэлний хувилбарууд бүгдөө ингээд яг тэр нөгөө сэдвийн дор ингээд гисаад гараад ирнэ гэдэг чинь өөрөө нөгөө судалгаа шинжилгээ хийхэд хүртэл ямар төхөмтэй тий. Тэгээд Монгол судлалын хөгжил ингээд цаагаар асар өндөр ач холбогдолтой. Өмнө нь бол одоо би ч гэсэн нөгөө бакалаврынхаа дипломын ажлыг Монголын нууц төвчний ном зүгээр хийжсэн байхгүй юу тэр үедээ 99 онд. Тэгэхэд дандаа Юан Чао бишигээр хайж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгэхэд чинь одоо бол тэгээ яг Монголын нууц төвч гэдэг нэрээрээ энэ цаг үед ингэж хайдаг болж байгаа. Одоо энэ бол ахиж хизээш өөрчлөгдөхгүй тийм ээ. Тэгэхээр үнэхээр батлагдсан. Бас батлагдсан. Тэгээ багшийн бас нэг гайхалтай юм нь одоо дэлхийн энэ номын сангийн ангилалд ингэж Монголынхоо яг Монгол судлалын нэр томьёог ингэж бүр яг аль бие усаар баталгаажуулж байгаа, батлуулж оруулж ирж байгаа бол энэ бол ерөөсөө бас л Монгол судлалд ерөөсөө одоо их оронч тий ерөөсөө маш чухал. Би 9 сарын 5-нд наашаа гарсан байхгүй Туркэд нэг хэд өнөр ирсэн. 9 сарын 4-нд яг гарахад өөдрөг мэдээтэй гарч байгаа. Нөгөө манайхны нэр томьёоны комисс гэдэг шиг тийм бодлогын алба гэдэг нэг баталдаг. Тэр албанаас ингээл загтлэрж байгаа байхгүй. Онгоолгоод үзсэн чинь өөл баялгуу гэдэг шийдв. Конгрессийн намын сангийн ангилал батлагдлаа. Таны санаачилсан энэ сэдв батлагдлаа гэдэг чинь одоо тэгэл тэрийг дэлхийн шүү дээ. Дэлхийн бүх академик номын сонгууд тэрийг одоо хэрэглэнэ гэсэн үг. Одоо бид нар нөгөө нэг Дьюгийн 10-ийн ангилал гэдэг Америкт бол нийтийн номын сонгуудыг ашигладаг ангиллыг манай Монгол одоо ихтэй сургуулиуд ашигладаг. Тэгээд тэрнэр бол үнэхээр одоо яг биднэрт байхгүй сэдвүүд ингээ яг тулдаг байхгүй нөгөө Монголынхоо ямиг одоо жишээл Монгол наадам гэвэл тийм сэдв байхгүй учраас бид нар зүгээр нөгөө одоо ёс заншил руу зарим нь оруулна, зарим нь угсаатны зүг рүү оруулна, зарим нь нөгөө нэг одоо гадаад талбайн спорт арга хэмжээ гэдэг рүү оруулна. Ингэж янз ангилагддаг байхгүй юу. Тэгэхээр хэрвээ үнэхээр одоо DDC-гээр явна гэж байгаа одоо үндсийн номын сан ч гэдэг юм одоо нийтийн номын сангийн ангилал учраас тэн дээр яалтчгүй л одоо багш шиг нэг ийм хүн тэр Монгол наадам гэдгийг DDC ангилалд батлуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгжээж DDC ангилал хэрэгжилж байгаа нийтийн номын сангууд маань Монгол наадам гэдэг
номнууд яг нэг ангиллаар явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр үнэндээ бол яг одоо нуулгүй хэлэхэд яг л тийм тухайн номныхаа агуулгаас шалтгаалаад зарим нь урагшаатны зүг рүү орж байгаа, зарим нь ёс заншил руу, зарим нь спортын арга хэмжээр орж байгаа байхгүй. Тэгэхээр чинь л яаж тэгж өөрийнхөө үндэсний Монгол судлалын тэр агуулгыг одоо олон улсын тэр англид батлуулж байгаагийн ач холбогдол бол ингээл яг үнэхээр яг ялгарч байгаа байхгүй. Тийм тэгэхээр бид нар одоо айл болохоор ингээд эндээс өөртөө мэрэгшээл тийм. Одоо саруул эрдэнэ доктор тусалж одоо тэрэн дээр айл болохоор олон сэдв батлуулах тийм. Энэ конгрессийн номын сангийн англи дээр. Одоо багшийн маш их ажилтай. Багшийн ажил бүр арай хэтэрдэм байл шүү. Одоо хэл шинжил талаасаа амар их маш их олон хуралд өргөднө. Ингээд тэгээд онлайнаар бүр гэртээ байж хахтаа хүртэл ингээд цагийн зөрүүнээс шалтгаалаа заяа. Бид нар унтж яхад ингээд одоо тийм тэр улсын тийм хурал, ийм хурал гэж байнгын хуралд орно. За тэгээд өөрийнх нь ном бүтээлүүд судалгаанууд байна. Тэгэнгүүт номын сангийн салбар бас ингээд яг зэрэгцүүлээд баг илүү анхаараа явж байгаад нь бол үнэхээр энэ бол тэр бол бас үнэхээр бас хувь тавилан дээр бидний хувьд яг конгрессийн номын сан төхөн ажиллана гэдэг чинь бас хэр баргийн тэ номын санч болгоны мөрөөдөл гэж хэлж байна. Тэгээд нөгөө конгрессийн номын сан бол нөгөө дэлхийн номын сангуудын толгой тий бүх юмны нөгөө их одоо болсон ийм том номын сан. Тэгэхээр энэ дээр ингээд тэр айл болохоор энэ боломжийг ингээд бүрэн дүр ашиглаад олон сэдв ботлуулад энэ стандарт юмнуудын одоо боломжоор их сайн сураад ингээд бидний өмнө бол хийх юм бол маш их уулаа башиг байна тий. Тэгээ бас нэг маш сайхан ажил санаачилсан. Тэр юу вэ гэхээр одоо багш конгрессийн номын санд одоо Монгол тэ судлаач эрдэмтэн ажиллаж байгаагийн хувьд одоо Монголын судлаач эрдэмтдийн Монгол судлалын бүтээл багшийг одоо конгрессийн номын санд байгаа нөхцөлд бол аль болохоор бүрэн тэнд байршиж Монгол номныхын цуглуулгад байрших үе талгыг албан ёсоор өчтөр нээж зарласан. За тэр нь ямар учиртай гэхээр Монгол судлалт холбоотой одоо Монголын манд судлаачдын бүтээлийг албан ёсоор өмнө нь бол багшид хуваараа аваачж өгдөг те ном ямар хүнд үлээ одоо Америк Монголын хооронд хүн одоо хин нэгний номыг аваа явна гэдэг чинь бол бас ямар үлээ. За тэгэнгүүт зарим нь бол мэдээж Америкт аялж явахдаа өөрөө аваачаад өгж байгаа бах тийм ээ. Тэгснээр тэр чинь бол бас бүрэнгүйцэд байх хэцүү. Өчтөрийн үйл ажиллагааны зарласан нь бол ерөөсөө албан ёсоор Монгол улсын боловсролын их сургуулийн номын сан зохиолч судлаачдынхаа Монгол судлалт холбогдох бүтээлийг хүлээж аваад би одоо мэргэжлийн талаас нь нөгөө бүртгэл юмыг хийгээд конгрессийн номын санд илгээх ийм ажлыг яг албан ёсоор эхлүүлсэн. Тэгээд нэг чухал юм нөгөө конгрессийн номын санд илгээх хийх нөгөө Америкийн нэгдсэн улсад суугаа Монгол улсаас суугаа элчин сайд Батбаяр үлзийдлэгрийн Батбаяр сайд одоо чи дөрөв хэллээ шүү дээ маш хүнд тэгээд чи одоо чнөөн төгрөг мөнгө гарна тэрийг нь үлзийдлэгрийн Батбаяр одоо элчин сайдынхаа хувийнхаа номд илгэхдээ дуртай хувь хүнийхээ хуваар тэрийг одоо шийдэж явуулна. Энэ одоо мобисын номын сан одоо саруул эрдэнэ багш за тэгээд Батбаяр элчин сайд 3-ын хамтын ажиллагааны үр дүнд одоо ингээд тасралтгүй Монгол судлалын номнууд конгрессийн номын сангийн Монголд цуглуулад албан ёсоор байршуулсан. Хамтын ажиллагаа гэснээс өчигдөр нөгөө тэр номын нээлтэнд оролцоо сууж байхдаа би бас бодчихлаа нөгөө мобисын удирдлагуудын дэмжлэг тийм ингээд тал талын ингээд нөгөө харилцан ойлголцол нэг нэгнийхээ юм чухал одоо ажлыг дэмжсэн тэр дэмжлэг эднэр бол ингээл ийм өөр дөнд бас хөргөж байгаа юм байна тийм. Манай Батбатар захирал бол жишээлбэл яг номын сангийн хүн шүү дээ тийм. Тэгтээ ийм марк хөрнөгийг ийм чухал юм аа ингэхээс ойлгож байна. Та хоёр үнэхээр чухал гэж үзэж байгаа бол та хоёр бүрэн дүрэн итгэж байна. Энийг өдөөсөө манай сургууль хэвлүүлнэ. Манай сургууль дата номын санчнаас гараад ирлээ. Маш сайхан хүлээж авч байгаа. Тэгэхээр яг энэ бичлэн манай нэг дотоодын санаачлагууд их чухал аа тийм. Одоо ингэж дэмжлэгтэй одоо тэр нэг мэрэгсэн 35 номын санч дээр дахиад нэг 2-3 удаагийн зураг сургалт хийчих юм бол цаашаа ингээд дахиад хэдэн зуун номын санчдыг сургах үндэсний сургах шүгч нар ингээд бэлэн болно гэж чинь тийм. Тэгэхээр энэ дээр бол ингээд бид нар бол ингээд бодлогын дэмжлэг гаргаж энэ сайхан ажлыг бас үргэлжлүүлэх нь зүйтэй юм аа. За тэгээд өнөөдөр тэг цаг заваа гаргаж, үнтэй цаг заваа гаргаж тэг ийм сайхан одоо номоо танилцуулж ингээд халуун далайн яриа өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд цаашдынхны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.